чиглэл компанид баяр хүргэе. Яг одоо спорт цол тэмдэг авсан хүмүүсээс бараг цорын ганц ингээл зах зээл олоо явж байна. Бусд нь болохоор тийм засгийн газраас хамааралтай захиалгатай байдаг болохоор ер нь салбар болгон тийм хүмүүс байдаг. Миний хувьд болохоор би нэг танай чиглэл компанид экспорт техник тийм боломжийг саяхан олсон. Яг тэгэхээр би ч 15 оны инновацийн авраг тэр юуны Японоос нэг тийм шагнал өгд юм байна. 5 жилд 5 хүнд өгдөг. Тэгээ Samsung-ийн эзэнтэй цуг авчихгүй 15 онд. Тэгээ интернетээр миний овг нэрээр APO Championship гэхээр гараад ирнэ. Тэгэхээр тэр ямар зорилттой юм гэхээр одоо юунд Германд бол тэр Siemens гэдэг компаниас сертификат авсан компани л экспорт хийдэг. Тэр бусад хүмүүсийн танихгүй байхгүй. Тэгэхээр Азад тийм байх болохоор Япончууд тэрийг симуляц хийж 60 оноос тийм нэг лого явуулсан юм. Тэгэхээр миний төхөөрөмж одоо ТЭЦ 2-ыг 13 жил удирдсан амжилттай ингээд баталсан болохоор би одоо тэр эрхээ авч байгаа байхгүй. Тэгэхээр би сертификат танай компанид өглөөд нэг дижитал код өгөх юм байна л да. Тэр кодуудаа би юунд Японд өгчгөр та нар одоо аль нэг улсад юм зархадаа тэр сертификатыг зөвлөхөд тэд нэр APO руу Япон руу явуулаад энэ хүн байна гэхээр та нарт итгэж авах нь шүү дээ. Тэгэхээр би ганц танай компанид биш бүх одоо энэ спорт хийдэг хүмүүстэй энэ боломжийг нээсэн. Энэ халуун баярыг та бүхэнд хүргье. Тэр ингээд Герман Англид ингээд ер нь Англид би одоо 16 жил 6 салбарт софтвер инженер хийж байгаа. Тэгээ ингээд явж хахад төрийн сойрхол тэгэхээр Орос Монголд байдаг. Өөр хаанч байдгүй. Харин энэ Азийн барын алтан медаль гэхээр дэлхийн бүх улс мэддэг юм. Тийм учраас та нар баруун Европт гарах хэрэгтэй гэсэн. Тэгэхдээ би чи энд чинь бас өөрийнх нь техникийн нөгөө шаардлага тавих байхгүй. Та нарын хэрэгжилж байгаа эрчим хүчийг 3 дахин бага хэрэглэх, яг ижилхэн дулаан гарах тийм технологи надад байгаа. Надад бүх салбарт тийм инновацлог одоо технологи байгаа л да. Жишээл барилгын яамны сайд энэ хууль гаргаад одоо юу гэдэг энэ байшинд 100 кW хэрэгтэй гэж ингэ авах гэхэд нь цаанаас нь хууль гаргаад 3 дахин бага. За 30 кW-ыг өг гэдэг хууль гаргачихъя. Тэгэх юм бол энэ барилгыг барьж байгаа хүмүүс хүссэн өсөөгөө надаас тэр технологи авахаас өөр арга бол. Энэ бол баруун Европт Iceland гэх компанид circular edence гэж байна. Сэргээлт edence хийхэд бүх хаягдлаа эрчим хүч болгодог. Энэ технологи руу шилжсэн. Байшин барих зардал чинь 2 дахин өснө. Тийм учраас энэ дийлэхгүй байхгүй. Бусад газар засгийн газар нөгөө хүчнэдэг газрууд дарангуйлтай газар Iceland гэх баруун Европын жижиг 3 сая хүн амттай газар бол тэр биелээд байгаа. Том улсууд бол тэрийг дийлэхгүй байна. Тэгэхээр энэ технологи бол байгаад байдаг. Даан шинж хэрэглэдэг. Яг тэр засгийн газар тийм нөгөө одоо зээл өгсөн гэж байна. Тийм биш. Тэгэхээр чинь баруун Германд, баруун Европт тийм грант бусдад тусламж өгдөг юм. 5 тэрбум долларын мөнгө хайжээж энэ байгаль дэлхийг хамгаалах тийм юмд орж байгаа юм. За тэгээд хоёр дахь зүйл нь гэхээр би одоо залуу техникчдийн ордонсын спортчд гардаг. Тэр сургууль байх болсон болохоор би тийм нөгөө 13 жил ажилласан тэр генераторыг өдөрдөг компьютер одоо би 10 жилд ингээд тавиад энэ спорт хийсэн хүүхдүүдийг төрүүлэх гэж байгаа. Гадаадад ажил оруулна. 13 жилийн өмнө би туршсан. Нэг 10 жилийн 1-р сургуулийн хүүхдүүдэд туршаад одоо тэнд 10 хүүхэд Америкт IT инженер хийж байгаа. Үр дүн тэр багтаа. Тэр нь олон хүүхдүүдийг явуулж өөртөө гаргана. Тэгээ хүүхдүүд сонгохдоо би ийм сонин хүүхдүүдийг сонгосон. За одоо манай Батэрдээ авах юм спортсоос таваас та. За энэ хүний царайг хараарай. За бомцын дахин царайгаар. За шаг ахаа. За энэ хүмүүсийн царай нь ижил шинж байгаа шүү. Яг тэгвэл нэг 10 жилдээ тийм атом байсан хүмүүс энэ спорт цолыг авдаг. Энэ ганц Монгол биш шүү. Англид би одоо 16 жил ингээд 6 компанид ажиллахдаа энийг харсан. Тэднэрт бол дипломч байхгүй. Тэгэхээр ийм хүүхдүүдийг сонгож авч байгаа. Тэгэхээр та нарын хүүхдүүд өгөнд ордгоо хулиган атом бол над руу явуулаа. Тэднэрээс юм гарна шүү. Тэрнээс биш ингээд хүний уланд байсан хүнээс юу ч гарахгүй. Яг тэгвэл энэ чинь спорт хийх гэдэг чинь та нар одоо энэ бомцын түүний хөдөлмөрийн мэднэ шүү дээ. Тэр шорон донд мүлгчээж юм бүтээж штэ.
За би энэ ТЭЦ 3 ТЭЦ 2-ын тэр подуулч ийм намхан байхгүй. Тэгээд хэрэг тэгээд би тэнд үнэлэгчээс тэр кабелүүдээ сольволжсэн. Өөр хүн явуулахаар хөлөгтэй байхгүй. Тэгэхээр инженер хүмүүс бол яг үнчээр хийж иж 13 жил болоход нэг ч аваар саадлахгүй ингээд сайхан ажиллаж байна тийм. Тийм болохоор миний сонгох хүүхдүүд бол та нарын дургу хулгайнууд байна шүү. За шил би нэг сонирхолтой шилээ. Одоо дуурс гарах гээд манай спорт цалтаа нэг инженер байдаг. Тэр хүн бол манай хөрөлцөх ерөнхийлөгч, эмко ерөнхийлөгчд таалагддаг. Одоо шүтэн байхгүй нэ бурхан шүтэн. Яг л 82 он дуурс гатмаа гэх хүн болго тэдний их мэддэг, эр юм хүнддэг, шүтдэг. Тэгэхээр тэр хүн маань бас спорт цалаас анхны бяцхан дарих электрон төхөөрөмж хийсэн тийм. Тэгэхээр та нар одоо энэ гурван хүний царайг сайн хараад байгаа. Энэ ширүүн жинхэнэ сталин царайтай хүмүүс гэдэг байхгүй. Москвагийн сталин бол хөлх үрж өгсөн тийм. Энэ хүмүүс бол жинхэнэ сталин шүү заяа. За тэгээд энэ гоё нөрөөл тавиад дуусгая. Тэр манай ерөнхийлөгч маань 5 тэрбумын зээл биш ээ. Боцтууд болсон ч үгүй. Энэ оюу толгоос чинь 250 тэрбум доллар аваад тэр еврей масанчууд биднэрт өгөхөд нэлен байгаа. Энийг өгөлтэй. За тэгээд нэг 10-20 сая доллар ингээд сайднэрт өгдөг. Боловсролын сайд болгон тийм ирэх үед шүү дээ. Одоо тэрийг iPhone болгох чинь. iPhone биш ийм лавртаар өгөөч. Энэ сталин шиг царайтай энэ хүмүүс биш. Бас хийсэн хүмүүст өгөөч. Тэгэх юм бол ингээд босно шүү дээ. Бүх салбарыг импортоос орлуулах боломж байгаа. Манай шаг ахтын цааж. Шаг ахтаны бас цариг арна. Царийн ширүү 10 жилд атом байсан хүмүүс ийм л байдаг шүү. За тэгээ энэ хүмүүсийн хөөгтүүдийг би бол автоматар авна. Тэгээ ерөнхийдөө хөөгтүүдээ сонгохдоо нэг алхагдаж үзээ жоохон ингээд өөдөөс ингээд ингэж ивэл авч байгаа байхгүй. Айж ивэл авахгүй. Тэр зорилттой ингээд туршаад одоо зүгээр санамсаргүй төрсөн шүү. 16. Тэгээд тэд нар бүгд ажилд орсон байна. Тэр өөрсдөө амбицтай болоод одоо оюутан байхдаа манлайлагч болоод бие тааж явал тэгэл орчдөг. Тэр амбицыг мэдлэгийг Монголд өгөн. Тэрнээс биш Англи, Америкийн дээд сургууль тийм заах биш дээ. Юу ч байхгүй, лавртаарч байхгүй. Ер нь дээд сургуулийн давхартаар монголч, англич ер нь одоо нэг тийм байхгүй. Яа тэгэхээр яг 60 онд тэр лавртаар хийсэн хүмүүс нас орцсон. Тэгэхээр залган чалаа байхгүй. Тэгээд том зах зээлүүдээ англичууд ч одоо алдчихж байгаа шүү дээ. За тэгээд ирээдүйд манай төр засаг маань зээл биш тэр 20 тэрбумын юу бослогоо тусламжаа энэ сталин шиг хүмүүст өгөх болтугай гэж өрөөё. За баярлалаа. Тэр одоо tasche бүгд албач.